хуульч шуугахай, гэмт хэрэг ба криминологийн талаар танилцуулж байна. Эрүүгийн болон иргэний эрх зүйн ялгаа, гэмт хэрэг, криминологийн тухай ойлголт ба их сурвалж, гэмт хэргийн хуулийн тодорхойлолт ба гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэмт хэрэгт тооцох үйлдэл, хохирогчгүй гэмт хэрэг, криминологийн талаар танилцуулна. Эрүүгийн болон иргэний эрх зүйн ялгааг авч үзье. Эрүүгийн хуульч зорилгыг юу гэж томьёолсноос үл хамааран мөн чанар нь эцсийн дүндээ цээрлүүлэх шинжтэй. Харин иргэний хууль нь иргэний харилцааны явцад учирсан хохирлыг арилгахыг гол зорилгоо болгодог байна. Эрүүгийн хэргийн нотлохоонд үндэслэл бүхий эргэлзээгүй байх гэсэн гин буруугийн нотлохооны хатуу шаардлага тавигдана. Харин иргэний хэргийн нотлохоонд илүү магадлалтай байх гэдэг зөөлөн шаардлага тавигдана. Эрүүгийн эрх зүйд шаардлагыг биелүүлэх үүргийг төрүүлээдэг бол харин иргэний эрх зүйд маргаанд оролцогч талууд шаардлагыг хангах үүргийг өөрсдөө хүлээнэ. Эрүүгийн эрх зүйд гинтийн шинжтэй тохиолдлын улмаас хохирол учирч болно. Харин иргэний эрх зүйд ихэвчлэн сайн дурын харилцаанаас хохирол учирдаг байна. Гэмт хэрэг, криминологийн тухай ойлголт ба их сурвалжийн талаар танилцуулъя. Эрүүгийн эрх зүйн үндсэн их сурвалж нь эрүүгийн хууль ба бусад их сурвалжид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, прокурорын тухай хууль, шүүхийн тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, цагдаагийн албаны тухай хууль орно. Гэмт хэргийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, шийтгэл ял идэвхжүүлэхтэй холбоотой харилцааг хоорондоо харилцан уялдаа бүхий эдгээр багц хуулиудаар зохицуулдаг байна. Эрүүгийн хуульд нийгмийн гишүүдийн хамааруулж хориглох үйлдэлд зөрчсөн бол шийдэх асуудалд гэмт хэргийн хүнд ба хөнгөний ангилалд оногдуулах ялын төрөл хэмжээ гэмт хэрэгтэн гих албан ёсны ойлголт эрүүгийн хуулиар хориглоогүй ял шийтгэл оногдуулахаар тодорхойлоогүй бол гэмт хэрэгт тооцохгүй талаар заасан байна. Эдгээрийн нэгтгэлээс гэмт хэргийн тухай ойлголт бүрддэг байна. Криминологийн зорилго нь гэмт явдлын шалтгааныг тогтоож, түүнд зохистой нөлөөлөх замаар гэмт явдлаас урьдчилан сэргийлэх ба гэмт хэргийн нийгэмд учруулах хор уршгийг багасгах, мөн нийгмийн зүгээс гэмт явдалд үзүүлэх хамгийн оновчтой хариу үйлдэлийн зөв тогтолыг судлан тогтоох юм. Криминологийн их сурвалж нь гэмт явдлын талаар онол болон гэмт явдлын тухай судалгаа болдог. Криминологийн судалгааны хүрээнд цаг үеийн шинжтэй нийгмийн үйл явдал, өөрчлөлт, улс төрийн бодлогын чиглэл, хандлага, нийгмийн сэтгэл зүйн хэлбэлцэл гэх зэргийг нарийн тооцож, аль алинд нь хөтлөгдөхгүйгээр гэмт явдлын нөхцөл байдалд бодиттой үнэлэлт дүгнэлт өгнө. Гэмт хэргийн хуулийн тодорхойлолт ба гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар авч үзье. Эрүүгийн хууль тогтоомжоор хориглон түүнийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоосон аливаа үйлдэл илүүлдэггүй гэмт хэрэг гэнэ. Эрүүгийн хуульд гэмт хэргийг хэр зэрэг оновчтой ялгаж тодорхойлсон болон үйлдэл болгонд оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээг нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байдлаар тогтоосноос тухайн улсын эрүүгийн бодлогын үр нөлөө шатгаалдаг гэсэн үзэл баримтлал зохилж байна. Act of Res гэдэг нь гин буруутай үйлдэл юм. Хуулиар хориглосон эс үйлдэлийг үйлдсэн бол гэмт үйлдэл болно. Жишээлбэл хулгай хийх, хүн алах, дээрэмдэх. Хуулиар үүрэг болгосон үйлдэлийг хийхээс татгалзсан бол гэмт эс үйлдэл болно. Жишээлбэл бусдын амь насанд аюултай нөхцөл тусламж үзүүлэхгүй орхих, гэмт хэргийн талаар мэдээлэхгүй байх, нуун дарагдуулах. Men's way гэдэг нь гэмт хэрэг үйлдэх хорт санаа юм. Санаа зоригтой байх, нотолж тогтоосноор тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээ ялгууртай байна. Зарим хэрэгт санаа зориг заавал байхыг, түүнийг нотолж тогтоохыг шаарддаггүй. Жишээлбэл замын хөдөлгөөний дүрм зөрчсөн үйлдэл, галт зэвсэг, мансууруулах бодис хууль бусаар хадгалсан байж болно. Зарим тохиолдолд Act of Res болон Men's way аль аль нь байна. Харин зарим тохиолдолд Act of Res болон Men's way аль аль нь байхгүй байж болно. Гэмт хэрэгт тооцох үйлдэлийн талаар танилцуулъя. Гэмт хэрэгт тооцох үйлдэл эс үйлдэлийн жишээ нь түүхэн уламжлалт, фашин, соёл, ёс заншлаар тодорхойлогдно. Гэмт хэрэг гэж тооцох үйлдэлийн шалгуур нь эдийн засаг, улс төр, эрх мэдэл, төрийн захиргаа, нийгмийн дэг журам, нийгмийн аюулгүй байдлаас хамаарна. Харин гэмт хэрэг үйлдэх шалтгаан нь ямар нэгэн далдын хүчний хорлолт, автон хөндлөнгийн, эсвэл нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын нөлөөгөөр сэтгцийн өвчний хүчин зүйлийн нөлөөлөлд автснаар, зан үйлийн хандлага удамшснаар, эдгээр нь цогцоороо эсвэл өөр хүчин зүйлүүд нөлөөлж болно. Гэмт хэрэгт тооцох үйлдэлийн талаар нийтлэг хандлага нь эрүүгийн хууль тогтоомжоор нийгэмд хүлээн зөвшөөрч болохгүй үйлдэлүүдийг ялгаж, түүнээс хамгийн ноцтой үр дагавар үүсгэж болох хэсгийг нь гэмт хэрэг гэж тодорхойлон зарлах юм. Үүнээс гадна гэмт хэрэгт тооцох үйлдэлийн талаар зөвшөлтслийн онолын хандлага байна. Хүн болгоны ёс суртахуун ижил түвшинд байх албагүй, тиймч байх боломжгүй боловч нийгмийн гишүүдийн олонхон зөв, буруугийн үнэлэмжээр хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэлүүдийг гэмт хэрэгт тооцох ёстой болдог.
Эрүүгийн хуулийн үүрэг нь хүн нийгмийг бусад хүмүүсийн гэмт үйлдэлээс хамгаалахаас гадна хүмүүсийг өөрсдийг нь гэмт явдалд оролцохоос хамгаалж урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам, аюулгүй байдал, нийгмийн баялагийг хамгаалах явдал юм. Эрүүгийн хуулийн сорилтын хувьд учирч болзошгүй эрсдэл бүхнээс хамгаалж чадахгүй байх, агаарын бохирдол, байгалийн тэнцэл алдагдах, хүнсний чанараас үүдэлтэй эрсдэл байна. Эдгээр сорилтыг даван туулахад шинжлэх ухааны олон салбарын мэдлэгтэй байхын зэрэгцээ, хүн ам, нийгэм, соёл, эдийн засгийн олон талт хүчин зүйлүүдийг аль болох бүрэн дүүрэн авч үзэх цогц хандлага шаардна. Хохирогчгүй гэмт хэргийн талаар авч үзье. Хохирогчгүй гэмт хэрэг нь хэд хэдэн онцлогтой. Тухайлбал гэмт хэрэгт оролцогчид сайн дураараа уг үйлдэлд оролцох зөвшөлтсөлд хүрнэ. Оролцогчдын хэн ч цагдаад уг үйлдэлээс хохирсон талаар гомдол мэдүүлээгүй байна. Оролцогчид үндсэндээ тухайн үйлдэлээс хэн ч хохирол амсахгүй гэсэн итгэлтэй байна. Олонх нь бараа үйлчлэгээ болон бусад хэлбэрээр харилцан солилцоо хийж ашиг сонирхлоо хангах хэлбэрээр үйлдэгдэнэ. Жишээ нь бие үнэлэх, хар тамхи, мансууруулах, бодис арилжаалах, мөрийтэй тоглох, ахуйл өгөх, авах явдал юм. Эдгээрийн хохирогч нь нийгмийн аюулгүй байдал, дэг журам, ёс суртахуун, шударга ёсны ашиг сонирхол болдог байна. Криминологийн талаар танилцуулъя. Криминологи нь гэмт хэрэг судлал гэсэн агуулгатай. Үгийн үндэс нь латин хэлний crime буюу гэмт хэрэг, дагуур нь грек хэлний logia судлах, ярилцах гэсэн утгатай. 19-р зууны сүүлчээр нийгмийн шинжлэх ухааны бие даасан судалгааны салбар болсон байна. 1885 онд Италийн хуульч эрдэмтэн Гарфало criminology гэсэн итали хэлний үгээр, 1889 онд Францын антропологч эрдэмтэн Топинард criminology гэсэн Франц үгээр судлагдахуунаар тус нэрлэжээ. Криминологийг анхны суурь тавигдсан үеэс орчин үеийг хүртэл авч үзэн түүний түүхэн хөгжлийг тодорхойлж болно. Криминологийн түүхэн хөгжлийн анхны суурийг орчин үеийн криминологийн анхны төлөөлөгчийн нэг Италийн гүн ухаантан хуульч Чезаре Пикариа тавьжээ. Тэрээр 1764 онд бичсэн гэмт хэрэг ба шийтгэлийн тухай бүтээлээрээ ерөөдөн шүүх, цаазаар авах ялын эсрэг, шударга, зохистой шийтгэлийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн байна. Пикариагийн санаанууд нь хүний зан үйлийн оновчтой байдал, чөлөөт хүсэл зоригийг онцлсон сонгодог криминологийн сургуулийн үндэс суурь болжээ. Сонгодог криминологи нь 18-р зуунд бий болжээ. Энэ үед хувь хүн гэмт хэрэг, хууль ёсны зан үйлийг сонгох эрх чөлөөтэй байх, гэмт хэргийг тодорхой, түргэн шуурхай шийдэж, хуулиар хянах боломжтой гэсэн үзэлд анхаарлаа хандуулсан байдаг. 19-р зуунд гэмт хэрэг гэхээсээ илүү гэмт хэрэгтнүүдийг судлахыг чухалчилсан позитив криминологийн урсгал бий болсон. Энэ үед гэмт хэрэгтний оюун ухаан, бие махбодыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, гэмт хэргийн зан үйлийн хэв маяг, шалтгааныг хайхад чиглэсэн байдаг. Орчин үеийн криминологийн эцэг Италийн эмч, криминологч Чезаре Ламброзо нь гэмт хэргийн зан үйл нь өвлөгдөг, гэмт хэрэгтнүүдийг бие махбодын сувгаар нь таних боломжтой гэсэн санааг гаргажээ. Социологийн үзэл баримтлал нь 20-р зууны ихэнх үед бий болсон. Энэ үед Эмиль Дуркheim зэрэг эрдэмтэд гэмт хэргийг нийгмийн үзэгдэл гэж судалж эхэлсэн байна. Эрдэмтэд гэмт хэрэг бол нийгмийн хэвийн хэсэг, нийгмийн өөрчлөлтийг дэмжих зэрэг эерэг үүрэг гүйцэтгэдэг гэж үзэх болжээ. (19-р зууны сүүлч 20-р зууны ихэнх үед криминологи нь албан ёсны шинжлэх ухаан болон хөгжиж эхэлжээ. Криминологийн чиглэлээр мэргэжсэн анхны сургууль тэнхимүүд байгуулагдаж, их дээд сургуулиудад криминологийн хичээлүүд орж ирсэн. Рафаэль Гарфало, Энрико Перри, Ламброзогийн бүтээлдээр тулгуурласан боловч шинжилгээндээ социологи сэтгэл зүйн хүчин зүйлсийг илүү шингээсэн байдаг. Орчин үеийн криминологи нь сэтгэл зүй, биологи, социологи, хууль, эрх зүйн үзэл баримтлал зэрэг өргөн хүрээг хамарсан олон талт салбар болжээ. Зөвхөн гэмт хэргийн шалтгаан, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх төдийгүй эрүүгийн эрх зүйн тогтолцооны үйл ажиллагаа, төрөл бүрийн шийтгэл, хүмүүжлийн үр нөлөө, гэмт хэргийн хохирогч болон нийгэмд үзүүлэх нөлөөг судалж байна. Хуульч шуухай гэмт хэрэг ба криминологийн талаар танилцууллаа. Танилцуулгыг Анарбад бэлдэв. Хуульч шуухайтай хамт криминолог судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.